Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Ажил ба оролт. 3. Бурхан хүмүүст ихийг даалгаж тэдний оролтыг тоймгүй олон байдлаар ярьсан. Гэвч хүмүүсийн хэв чанар нилээд дорой тул Бурханы олон үг жинтэй тусаж чадаагүй юм. Хүний бодол болон ёс суртахууны ялзрал, зохистой хүмүүжил, нулимаг байдал, хүний зүрх сэтгэлийг лавтай эзэмтсэн бурангүй нийгмийн мухар сүсэг, хүний зүрх сэтгэлийн гүн чандад олон муу муухайг суулгасан гажууд, задарсан амьдралын хэв маяг. Хүмүүсийн бараг 98% нь соёлын боловсралгүй байхаас гадна тун цөөхөн хүн л арай өндөр түвшний соёлын боловсрал эзэмшдэг. Соёлын өнгөц мэдлэг гэх зэрэг олон янзын шалтгаанаас энэхүү дорой хэв чанар үүдэлтэй. Иймээс Бурхан сүнс гэж юу гэсэн утгатайг хүмүүс үндсэндээ огт мэддэггүй. Харин гагцхүү бурангүй нийгмийн мухар сүсгээс Бурханы талаар тодорхойгүй бүрхэг дүр зураг олж авсан байдаг. Мянган жилийн үндэсний үзлийн сүрлэг чанараас хүний зүрх сэтгэлд гүн үлдсэн хорт нөлөө түүнчлэн хүмүүсийг өчүүхэнч эрх чөлөөгүй, тэмүүлж чармайх ямар ч хүсэлгүй, өсөн дэвжих ямар ч эрмэлзэлгүй, харин ч эдвэхгүй дорой боолын сэтгэлгээнд автсан байдалтай болгон хүлж дөнгөлдөг бурангүй нийгмийн сэтгэлгээ гэх мэт эдгээр бодит хүчин зүйл нь хүн төрлөختний үзэл суртлын төлөв байдал, туйлын зориг, ёс суртахуун, зан чанарыг арилшгүй бузар, үзэшгүй муухай хэлбэртэй болгожээ. Хүмүүс алан хядлага бүхий харанхуй ертөнцид амьдарч буй бөгөөд үүнийг даван гарахыг хэнэнч эрэлхийлдэггүй. Өв тэгш ертөнцид хүрэх тухай хэнэнч боддоггүй мэт санагдана. Харин ч тэд амьдрал дах өөрсдийн хувь зохиолд сэтгэл ханаж, үр хүүхэд төрүүлж өсгөн махран зүтгэж, хөлсөө урсгаж, гэр орны ажлаа амжуулж, тав тухтай, аз жаргалтай гэр бүл мөрөөсөж, ханийн хайр, ачлалд үр хүүхэд, өтөл насандаа тайван амьдрангаа баяр баясгалтай байхыг хүсэмжлэн өдөр хоногоо илээдэг. Өнөөг хүртэл олон арав, олон мянган, олон түмэн жилийн турш хүмүүс ийм маягаар цагаа үрж хэнж төгс амьдрал босголгүйгээр энэхүү харанхуй ертөнцид бүгд нэгнээ хөнөөх, алдар нэр, эд хөрөнгийн төлөө уралдах, бие биенийхээ эсрэг далд явуулга хийхийг л зорьсоор ирсэн. Бурханы хүслийг хэн ер нь эрж хайсан юм бэ? Бурханы ажлыг ер нь хэн анхаарч үзсэн юм бэ? Харанхуйн нөлөөнд автсан хүн төрлөختний бүх хэсэг аль эртнээс хүний уг чанар болсон тул Бурханы ажлыг биелүүлэх нэлээд хэцүү бөгөөд өнөөдөр Бурханы даалгасан зүйлийг анхаарах зүрх сэтгэл хүмүүст бүрж бага байдаг. Ямар тайч би
олон мянган жилийн түүхийг ярьж буй тул ийм үг айлдаж байгаад минь хүмүүс дургүйцэхгүй биз. Түүх ярина гэдэг нь баримт мөн түүнчлэн бүгдэд илэрхий дуйлаан шууган гэсэн үг тул баримтаас зөрсөн юм ярих ямар хэрэг байх вэ? Бас ухаалаг хүмүүс эдгээр үгийг хараад сэрж ахиц гаргахаар чармайна гэж би итгэж байна. Хүмүүс амар амгалан сэтгэл хангалуун ажиллаж амьдрахын зэрэгцээ өөрийг нь хайрлаж чаднаа гэж Бурхан найддаг. Бүх хүн төрлөختөн амралтад ороосой гэж Бурхан хүсдэг. Гол нь бүх ийл газар нутгийг өөрийн алдар суугаар дүүргэх нь Бурханы агуу хүсэл билээ. Гэвч хүмүүс мартагнал давтаад сэрэхгүй сатааны завхралд маш ноцтой өртөөд өнөөдөр хүний төрөхгүй болсон нь харамсалтай. Иймээс хүмүүсийн соёлын хэв чанарыг сайжруулж сүнслэг төлөв байдлыг нь өөрчлөхөд хүний бодол, ёс суртахуун, боловсрал, чухал холбоосыг бүрдүүлдэг ба соёлын мэдлэгт суралцах нь хоёр дахь холбоосыг бүрдүүлдэг. Үнэн дээр хүн төрлөختөнд тавьдаг Бурханы шаардлага тийм ч өндөр биш. Харин хүмүүсийн хэв чанар болон Бурханы шаарддаг стандартын хоорондох зөрүү маш их учраас ихэнх хүн зүгээр л толгойгоо өргөн Бурханы шаардлагын чигт хардаг боловч тэдгээрийг биелүүлэх чадвар дутагддаг. Хүмүүсийн төрөлхийн авьяас бэлэг төрсний дараа олж авсан зүйлс нь хамтдаа Бурханы шаардлагыг биелүүлэхэд ёр хангалтгүй байдаг. Гэвч энэ асуудлыг зүгээр л ухаарна гэдэг гарцаагүй шийдэл биш. Алсын ус өнөөгийн цангааг тайлж чадахгүй. Хүмүүс тоос шорооноос дорд гэдгээ мэдлээч гэсэн Бурханы сэтгэлийг хангалуун байлгахаар сэтгэл шулуудахгүй. Бурханы шаардлагыг хангах дэвшилтэт замаар бүрч явахгүй бол тийм мэдлэг ямар үн цэнтэй юм бэ? Усыг шүүрэн шанагаар хутгах адил ямарч нэмэргүй босуу. Миний хэлж байгаа зүйл гол нь оролттой холбоотой. Энэ бол үндсэн сэдэв юм. Хүний оролтын явцад амьдрал ямагт уйтгартай байж залбирах, Бурханы үгийг эдэж уух, цуглаан хийх гэх мэт сүнслэг амьдралын нэгэн хэвийн элементээр дүүрэн байдаг тул хүмүүст Бурханд итгэх нь их баяр баясал огт өгдөггүй мэт цаг ямагт санагддаг. Ийм сүнслэг үйл ажиллагаа нь сатааны завхруулсан хүн төрлөختний анхдагч зан чанарт үндэслэн явагддаг. Хүмүүс зарим үед ариун сүнсний гэгээрлийг хүртэж чаддагч анхдагч сэтгэлгээ, зан чанар, амьдралын хэв маяг зуршлан тэдний дотор үндэслэтэй хэвээр байдаг тул уг чанар нь өөрчлөгдөлгүй үлддэг. Хүмүүсийн хийдэг мухар сүсэгт үйл ажиллагааг Бурхан
хамгийн их үзэн яддагч олон хүн тэдгээрийг мөн л орхиж чадлагүй. Ийм мухар сүсэгт үйл ажиллагааг Бурхан зарлигдсан гэж бодож байдаг бөгөөд өнөөдөрч тэдгээрээс хараахан бүрэн ангижраагүй байна. Хурим найр сүйт бүсгийн ховц сэлтэд зориулан залуучуудын хийдэг бэлтгэл, мөнгө бэлэглэх, оройн зоог барих гэх мэтээр баярт үйл явдлыг тэмдэглэдэг арга зам, уламжлагдж ирсэн эртний заавар, үхэгсэд болон тэдний оршуулгын үйлд зориулан хийдэг мухар сүсэгт утгагүй бүх арга хэмжээг Бурхан бүрчих жигшдэг. Мөргөлийн өдөрч Бурханд жигшүүртэй байдаг. Мөн хүн хооронд өрнөдөг нийгмийн харилцаа, дэлхийн ертөнцийн холбоо сүлбээг Бурхан бүрчих жигшин голдог. Хүн бүхний мэдэх цагаан сар, зул сарын баяр байтугай эдгээр баяр наадамд зориулсан тоглоом, чимэглэл болох хоёр мөрт шүлэг, саяут, дэнлүү, ариун зоог, зул сарын бэлэг, зул сарын баяр наадмыг ч Бурхан зарлигдаагүй. Эдгээр нь хүмүүсийн оюун ухаан дах шүтэн бусуу. Амралтын өдрөөр талах хуваах, дарс, нарийн майланг бол шүтэн гэдэг нь бүрж гарцаагүй. Лууны толгой өнгөх өдөр, луун завны баяр, намрын дунд сарын баяр, лаба наадам, шинэ оны баяр гэх зэрэг хятадд алдартай бүхий л уламжлалт баяр наадмын өдөр, мөн улаан өндөгний баяр, баптизмын өдөр, зул сарын баяр гэх зэрэг шашны ертөнцийн баяр наадмууд, энэ бүх үндэслэлгүй баярыг олон хүн эрт цагаас өнөө үед бэлтгэж уламжилсан. Хүн төрлөختний баялаг төсөөлөл, уран яруу үзлээс үүдэн эдгээр нь өнөөг хүртэл уламжлагдаж ирсэн юм. Эдгээр нь өөсөвгөө харагддагч, үнэн дээр хүн төрлөختөнд гаргадаг сатааны залмих байдаг. Сатаанууд бөөгнөрсөн газар байх тусмаа хоцрогдмол, хуучинсаг, бурангүй нийгмийн ёс заншилд улам гүн автсан байдаг. Эдгээр зүйл хүмүүсийг чанга хүлчгээд хөдлөх ямар ч боломж өгдөггүй. Шашны ертөнцийн олон баяр наадам ихээхэн өвөрмөц байдлыг харуулж Бурханы ажилд хүрэх гүүр болж буй санагддагч, үнэн дээр тэдгээр нь хүмүүсийг хүлж Бурханыг мэдж авахт нь саад хийдэг сатааны үл үзэгдэх хүлээс бөгөөд бүгд сатааны залхай явуулга юм. Үнэн дээр Бурханы ажлын нэг үе шат дуусахад тухайн үеийн хэрэгсэл, хэв маягийг Бурхан аль хэдийн ямар ч улмөр үлдээлгүй устгасан байдаг. Гэвч үнэн сүсэгт итгэгчид өнөөх бит материаллык зүйлсийг үргэлжлүүлэн шүтхийн зэрэгцээ. Бурханд юу байгааг чухалчилж үзэхэ болон цааш үл судалдаг бөгөөд үнэн дээр Бурханыг аль эрт гэрээс хөөн гаргаж сатаныг шүтээний ширээндээ залсан атлаа Бурханыг гих хайраар бялхаж буй мэт санагддаг. Хүмүүс Есүс, загалмай, Мария, Есүсийн баптизм,
сүүлчийн зоогийн хоргийг Тэнгэрийн эзэн хэмээн дээдлэх зуураа Тэнгэрлэг эцэг эзэн минь гэж удаадараа дуу алддаг. Энэ бүхэн хөгийн хэрэг босуу. Өнөөдрийг хүртэл хүн төрлөختний дунд өвлөгдөж ирсэн ийм олон үг хэллэг зан үйлийг Бурхан үзэн яддаг. Тэдгээр нь Бурханы өмнөх замд ноцтой саад хийхийн зэрэгцээ. Хүн төрлөختний оролдод асар их хүндрэл үүсгдэг. Сатан хүн төрлөختнийг завхруулсан хэрэг хэмжээг хойш тавилаа гэхэд Витнес-лигийн хууль, Лоренсийн туршлага, Watchman Nee-ийн судалгаа, Паулийн ажил гэх мэт зүйлээр хүний сэтгэл бүрэн дүүрсэн байдаг. Хүмүүсийн дотор хэт их бодгаалж үзэл, хууль тогтоомж, дүрм журам, тогтолцоо гэх мэт оршин байдаг тул Бурхан хүмүүстээр ажиллах ямар ч аргагүй. Хүмүүсийн бурангүй нийгмийн мухар сүсэгт хандлагаас гадна эдгээр зүйл хүн төрлөختнийг барьж залгисан юм. Хүмүүсийн бодол санаа нь шидэт үлгэрийг өнгөтөр өгүүлэх сонирхол татам кино мэт байдаг бөгөөд үүнд нь гайхамшигт амьтад үйл хөлөглөж асар их уран сэтгэмжээрээ хүмүүсийг гайхшруулж мэл гайхуулан хэлэх үггүй болгодог. Үннийг хэлэхэд өнөөдөр Бурханы хийх гэж ирсэн ажил нь үндсэндээ хүмүүсийн мухар сүсэгт шинж чанартай харьцаж үүнийг нь арилгах, сэтгэх өнцгийг нь бүр мөсөн өөрчлөх явдал юм. Хүн төрлөختний үе дамжин уламжилсан өвөөс үүдэн Бурханы ажил өнөөг хүртэл үргэлжилсэн юм биш. Энэ нь Бурханы биечлэн эхлүүлж гүйцэлдүүлдэг ажил бөгөөд тодорхой нэг агуу сүнслэг хүний өвийг өвлөж өөр эрен үед Бурханы хийсэн бэлэгдлийн уг чанартай аливаа ажлыг өвлөн авах ямар ч шаардлагагүй. Хүмүүс эдгээрийн алинданч анхаарах хэрэггүй. Өнөөдөр Бурхан үг хэлж ажиллах өөр хэм маягтай байхад хүмүүс юунд өөрсөддөө төвөг удах ёстой юм бэ? Хэрэв хүмүүс одоогийн урсгалдах өнөөгийн замаар алхангаа өвөг дээцийнхээ өв уламжлалыг үргэлжлүүлэх юм бол хүрэх газар та очихгүй. Бурхан хүний ертөнцийн жил, сар, өдөр хоногийг жигшдгийнхээ адилаар хүний зан авирын яг ийм горимыг гүнээд зэвүүцдэг. Хүний зүрх сэтгэлийн чанд дах гүнээ хорцсон хэсгийг ангаан хүмүүст сэтгэлгээ, ёс суртахуунаа өөрчилж эхлэх боломж олгох нь хүний зан чанарыг өөрчлөх хамгийн сайн арга юм. Энэ бүх шашны зан заншил, үйл ажиллагаа, жил сар, баяр наадмыг Бурхан үзэн яддаг гэдгийг хүмүүс юун төрөнд тодорхой ойлгох хэрэгтэй. Тэгээд бурангүй нийгмийн сэтгэлгээний эдгээр хүлээсээс мултарч мухар сүсэгт гүнээ дурладаг бүхий л уул мөрөө арилгах ёстой. Энэ бүгд хүн төрлөختний оролдод багтдаг. Бурхан хүн төрлөختнийг шашны бус ертөнцөөс юунд гаргадаг, мөн дүрм журмаас юунд холдуулдгийг та нар ойлгох ёстой.
Та нарын орох үүд хаалга энэ бөгөөд эдгээр зүйл сүнслэг туршлагатай чинь огт хамаагүй боловч Бурхныг мэдхэд чинь саадхийн оролтыг чинь хааж буй хамгийн том саад юм. Эдгээр нь хүмүүсийг урагтдаг торыг бүрдүүлдэг. Олон хүн Библийг хэтих уншин Библийн олон тооны ишлэлийг бүр цээжээр хэлж чаддаг. Өнөөдөр хүмүүс Бурхны ажилдах энэ үе шатны үндэслэл нь Библиэд байдаг. Үүний их сурвалж нь Библи мэтээр өөрсдийнхөө оролтод Бурхны ажлыг өөрийн эрэхгүй Библиэр хэмждэг. Бурхны ажил Библиэтэй нийцэх үед хүмүүс Бурхны ажлыг шийдвэртэйгээр дэмжин түүнийг урд байгаагүйгээр хүндэлж үздэг. Бурхны ажил Библиэс зөрөх үед хүмүүс тун их түгшиж хүйтэн хөлсөн бурзайн Бурхны ажлын үндэслэлийг Библиэс хайдаг. Хэрэв Бурхны ажлыг Библиэд огт дурдаагүй байвал хүмүүс Бурхныг үл оошооно. Бурхны өнөөгийн ажлын тухайд бол ихэнх хүн хянуур сэрэмжтэйгээр хүлээн зөвшөөрч дуртай үедээ дуулууртай дагаж үүнийг мэдэх явдлыг үл оошоодог. Харин өнгөрч баларсан зүйлсийн тухайд хүмүүс нэг талтай нь зууралдан нөгөөг нь орхидог гэж хэлж болох юм. Үүнийг оролт гэж болох уу? Бусдын номыг эрдэнэс мэт үзэж хаанчлалын хаалганы алтан түлхүүр мэт хандах хүмүүс өнөөдөр Бурхны өөрсдөөс нь шаарддаг зүйлийг үнэндээ огт сонирхдаггүй. Түүнчлэн олон ухаалаг шинжээч Бурхны үгийг зүүн гартаа барьж бусдын сууд бүтээлийг баруун гартаа барьчихад Бурхны үг зөв гэдгийг бүрэн нотлохын тулд энэхүү сууд бүтээл дотроос Бурхны өнөөгийн үгийн үндэслэлийг олох хүсэлтэй мэт байдаг бөгөөд тэрч бүх хэл ажиллаж буй мэтээр Бурхны үгийг сууд бүтээлтэй нэгтгэх нь тайлбарладаг. Үннийг хэлэхэд өнөөгийн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт урд өмнө нь байгаагүй амжилтыг хизээч их юмд авч үзэж байгаагүй эрдэмтэн судлаачид хүн төрлөختний дунд олон тул хүмүүс бүгд биеэ дааж уран яруу үгийнхээ хүчээр энд тэндгүй номлож Бурхны сайн нэрээр гайхуулж байдаг. Энэ хооронд өөрсдийнх нь оролт аюулд орж бүтээлийн үеэс энэ мөч хүртлэх зайшиг Бурхны шаардлагаас хол хөндөй болсон мэт байдаг. Бурхны ажлыг хийх хэр амархан бэ? Хүмүүс өөрсдийнхөө нэг хагасыг өчигдөртөө үлдээн нөгөө хагасыг нь өнөөдөртөө авчирч хагасыг нь сатаанд хүргэн хагасыг нь Бурханд өргөн барья гэж аль хэдийн шийдчихсэн мэт байдаг бөгөөд энэ нь мэс чанараа уужруулж жаахан тайтгарал авах арга мэт санагддаг. Хүмүүсийн дотоод ертөнц маш их дотуур тамиртай бөгөөд маргаашаас гадна өчигдрийг алдах үе гэж айн байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг өнөөдрийн Бурхан Сатан хоёрын хэн хэнийг нь гомдоохоос ихэд эмээж байдаг. Хүмүүс сэтгэхүй, ёс суртахуунаа
зохих ёсоор хөгжүүлж чадаагүй тул ялган таних чадвараар нэн дулмаг бөгөөд өнөөдрийн ажил Бурханых мөн эсхийг огт хэлж мэддэггүй. Магадгүй бурангүй нийгмийн мухар сүсэгт сэтгэлгээ нь асар гүн учраас хүмүүс аль эртнээс мухар сүсгийг үнэнтэй Бурханыг шүтэнтэй нэг ангилалд оруулж ирсэн бөгөөд эдгээрийг хооронд нь ялгая гэж боддоггүй. Мөн тархиа гашлагаад ч тодорхой ялгаж салгаж чадахгүй мэт байдаг. Иймээс хүмүүс замдаа зогсчхоод урагшлахаа болсон юм. Хүмүүс үзэл сурталын зөв боловсралгүй байдгаас энэ бүх асуудал үүсдэг бөгөөд энэ нь хүмүүсийн оролдод асар их хүндрэл учруулдаг. Улмаар хүмүүс жинхэнэ Бурханы ажлыг хизээж сонирхдаггүй атлаа. Хүний ажлаар тамгалуулчихсан мэт үүнтэй тууштай зуралддаг. Эдгээр нь хүмүүсийн орох ёстой хамгийн сүүлийн үеийн сэдэв босоо.